За сайн байцгаана уу? Орой минь. Намайг Аргамбол гэдэг орбит аймгийн 3 дугаар курсын студент. За өнөөдрийн ихтгэлийн хэлэлцүүлгийн сэдэв диабет ретинопати. Хэлэлцүүлэг маань 3 төрлийн case presentation-аар явагдана. За манай хэлэлцүүлгийн удирдагч маань Бодлогын Баттуяа энд байгаа. За сайхан диабет ерөнхийдөө диабет ретинопати гэдэг нь бол одоо юу гэдгийг судалгаагаар олон улсын судалгаагаар ерөнхийдөө юу вэ гэхээр цусан дах сахарын хэмжээ гэдэг маань ихсээд түүнээс болоод одоо нүдний болон капиллярын судас, бөөрийн капиллярын судсан дээр иргэшүүгээр өөрчлөлт оруулдаг ийм одоо хараа муудах прогноз их өндөртэй ийм өвчнийг сайхны диабет ретинопати гэж байгаа. За судалгаа нь гэвэл ерөнхийдөө 2016 оны судалгаа 2016 онд одоо 3 хүнд утмын нэг нь диабет ретинопатийн гар өвчлөх эрсдэл байна. Энэ нь 34.6%. За тэгээд ер нь бол 2010 онд бол диабет ретинопатигаар өвчтөн бол 92 сая хүн байна. Насанд хүрсэн хүний. Ийм судалгаа. Энэ бол ICO-гийн одоо гайдлайнаар гарсан судалгаанууд байна. За диабет ретинопатийн ангилал гэвэл NPDR буюу non-proliferative diabetic retinopathy дотор нь mild, moderate, severe гэсэн 3 ангилж байгаа. PDR буюу proliferative diabetic retinopathy, early, high risk, advanced гэсэн 3 ангилал байх нэ. За ерөнхийдөө severe NPDR бид нэг яг яаж одоо тавих вэ гэхлээр 4-2-1 гэсэн энэ зарчмаар тавина. За intraretinal hemorrhage, microaneurysm 4 квадратад, venous bleeding шинж 2 квадратад. За тэгээд IRMA буюу судасны microaneurysm abnormalities-тэй энэ 1 квадратад илрүүл энэ бол severe NPDR гэдгийг шууд одоо фундусээс бас тавих боломжтой байдаг юм. За юу? За диабет ретинопати үед макулар эдема гэдэг юм үүсэж байгаа. За макулар эдема нь ерөнхийдөө одоо нөгөө диабет ретинопати үед нүдэн дээр үүсэж байгаа өөрчлөлтүүдийг ерөнхийдөө би цус зурдаад өнгөрье гэж бодсон юм. Жишээл cotton wool spot, macular edema, microaneurysm гэдэг жишээнүүтэй. Диабет ретинопатийн macular edema яаж үүсдэг вэ гэхээр цусан дах глюкозын хэмжээ нэмэгдэнэ. Хажуу нэмдэг нь одоо артерийн гипертензи. За тэгээд цусан дах глюкозын хэмжээ нэмэгдэхээр цусанд липидийн өөрчлөлтөнд орно. Липид өөрчлөлт орохоор биохимийн болон молекул одоо түвшинд хоёр үндсэн том механизмаар өөрчлөлтөнд ордог юм байна. За биохимийн өөрчлөлт нь яаж явагдах вэ гэхээр эсийн одоо нягт холбоос алдагдаад энэ дээр одоо мүүдрээс мэдрэлийн эсийн ширхүүд, эндотелийн эсүүд лейкоцитозын одоо нэвчимтгий чанар нэмэгдээд ирэхээр эд эсэд хүчил төрөгчийн дутал үүсээд эндээс хүчил төрөгчийн дутал үүсгээр ангиотензин 2 гэдэг фермент ялгарна. Фермент ялгарнгууд VEGF буюу судасны өслийн фактор гэдэг мэдвчээд простагландин нэмэгдэх зарчмаар эдисийн гэмтэл иргэшүүгээр өөрчлөгдөд эдисийн гэмтэл үүсээд тэрнээс цаашаа өрөвслийн процесс буюу өрөвслийн нэвчдээс үүсэнгүүт энд одоо холбогч эдийн судасны ханыг одоо хаах байдлаар эсийн гипокси гэдэг юм болох нь. Тэгэхээр судсан дах дотор эндотелийн эсүүдийн хоримтлал үүсгээд ирэхээр ийшээ тусны урсгал гэдэг юм байхгүй болоод цэeshээ хүчил төрөгчийг зөөвөрлөх процесс алдагдаад ирэхээр эдийн гипокси болоод одоо нэг талаар нэвчимтгий чанар буюу за энэ цаашлаад яадаг вэ гэхээр цусны урсамцгай чанар нэгдүгээр хоёрдугаарт нөгөө нэвчимтгий чанар ихсээд ирэхээр идрүүгээ цус шингэн одоо ялгарна гэсэн үг. Тэгээд макулын хаван одоо үүсэж байгаа. Тэгэхээр энэ торлогийн зузаал гэсэн үг тийм. За cotton spot яаж үүсдэг вэ гэхээр cotton wool spot нь ерөнхийдөө мэдрэлийн ширхгүүдийн гэмтэл нэгдүгээр хоёрдугаар аксоплазмын accumulation буюу аксоплазмын хоримтлалаас гэсэн үндсэн юм хоёр механизмаар үүсдэг юм байна. За энэ нь болохоор ер нь мэдрэлийн ширхгийн дэмэж үүсээд мэдрэлийн ширхэг дээр цитоплазмын дотор байдаг аксоноидын одоо үйл ажиллагаа алдагдаад аксоноидын хоримтлал үүсгэнэ. Ингэснээр аксоплазм гэдэг юм үүсээд аксоплазм нь өөрөө high concentration буюу маш өндөр нэгтралтай тийм эдийн одоо хоримтлал. Энэ дотор нь юу гэдэг вэ гэхээр mitochondria, microfilamentсууд, за тэгээд microtube гэсэн ийм 3 үндсэн нэгдлүүд нь аксоплазм гэдэг юмыг бүрдүүлдэг байх нь. Тэгэхээр cotton spot нь ерөнхийдөө мэдрэлийн ширхгийн гэмтлээс үүссэн ийм өөрчлөлт.
За hard exudate нь юу вэ гэхлээр торон бүрхүүлийн капиллярын судас гэмтэл үүсээд үүнээс болж липидийн хуримтлал үүснэ. За өөр одоо hard exudate ямар өвчнүүдийн үед гардаг вэ гэхлээр диабет ретинопати, за эсвэл neuroretinitis, CRVO те Central Retinal Vein Occlusion. За тэгээд Van Hempel-ийн өвчин буюу Van Hempel-ийн синдромын бас үед гардаг байна. Тэгээд vascular dysplasia үед бас hard exudate-үүд гарах нь. За тэгээд radiation retinal vasculopathy буюу цацраг туяаны хордлогын дөрнөөс үүссэн цолгийн судасны өвчлүүдийн үед бас hard exudate-үүд гарах нь байна. За тэгээд диабет ретинопатийн evaluation буюу хяналтын одоо яаж үнэлэх вэ гэдэг үнэлгээ нь ямар ч хамгийн эхлээд өвчнөө history буюу анамнез зөвөр авна. За тэгээд нүдний өмнөд сегментийн бүх үзлэг, slit lamp-ийн буюу биомикроскопийн үзлэг. За тэгээд funduscopy буюу нүдний үгийг заавалжгүй тэлж үзэх ёстой. За тэгээд лабораторийн тестнүүд нэмдэг нь бусад одоо бажин шилгээнүүд гэсэн ийм байдлаар үнэлэх нь. За риск факторуудыг та мэдж байгаа. Диабетийн хугацаа, за тэгээд food control буюу дутуу одоо нөгөө хяналт муу. За тэгээд цусны сахарын хэмжээ, hypertension буюу артерийн далд хэсэг өвчин, nephropathy, за smoking буюу тамхиталт, таргалалт, хит таргалалт, за тэгээд цусан дэх липидийн хэмжээ нэмэгдэх. Тэгээд ерөнхийдөө бас жирэмсэн эмэгтэйчүүд диабетээр өвчлөх эрсдэл хүчин зүйлд ордог байна. За хамгийн зүйлд нь менежмент буюу эмчилгээг нь ерөнхийдөө дөрөв нөгөө яваараа ангилсан байгаа. Optimize medical treatment буюу ерөнхийдөө сахарны диабеттэй мөртлөө ретинопати илрээгүй өвчтөнд цусан дэх глюкозын гемоглобин хэмжээ 58 мм/л хэмжээнд барьж явах хэрэгтэй. За тэгээд системийн hypertension болон dyslipidemia хянаж явах хэрэгтэй. За mild буюу moderate NPDR-ийн үед хяналтын үзлэг бол хийн 6 сар тутам. За тэгээд fundus photo зураг заавалжгүй авах хэрэгтэй. Хүүхэн хараад хэлсэн fundus photo зураг. Тэгээд хэрвээ диабет macular edema үүссэн бол эдемагаа эмчлэх тактик барих нь. За 3 дугаар severe NPDR-ийн үед маш ойр орхон ерөнхийдөө хяналтын үзлэг нь 3 сар тутам. За тэгээд хэрвээ PDR болох одоо эрсдэлтэй байвал high risk гэж үзээд маш их одоо нөгөө ойр орхон pull off буюу хяналтын үзлэгээ ойртуулах нь. За тэгээд нэмдэг нь диабетийн macular edema-гаа бас эмчлэх юм байна. За PDR-ийн үед PRP буюу шууд 3 сайтын PRP хийн. За тэгээд нэмдэг нь anti vascular endothelial factor буюу тарай нэмдэг нь PRP 3 сайтын. За хэрвээ одоо месаслын залтаа бол PPV месасл хийх ийм менежмент барих нь. За тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.